Нана байна. За би өнөөдөр ямар бичлэг хийх гэж сууж байгаа вэ гэхээр What's in Nana's bag хийх гэж сууж байна. Тэгвэл 시작해볼까요? Миний өдөр тутамдаа байнгын үрдэх цүнх маань болохоор энэ энийг нь миний төрсөдрөөр 2 жил өмнөхөө Everlandet хамт ажилладаг Mison гэд найз маань надад бэлгэлж ирсэн. Тэгээ энэ нь болохоор та нар миний инстаграмыг мэддэг бол би сүүлд unboxing бичлэг хийсэн. Миний анхны лабубу. Тэгээд миний өдөр тутамд байнгын үрдэг цүнх маань. Тэгээ бүгдээрээ хамтдаа доторхын нүцгэе. За мэдээж хамгийн эхлээд болохоор миний төрөвч хатачига. За миний төрөвч доторхон зүгээр л миний карт март юмнууд байгаа. Тэгээ яг зүгээр жижиг сажиг ойр зургийн кэш бол багтдаг. Ийм төрөвч байна. За дараагийнх нь болохоор Arintos. Би болохоор энэ Tambourines-ийн энэ pumpkin-ийг гээд энийг нь хэрэгэлдэг. Энэ үнэр нь айгүй дажгүй гоё. Тэгээ дээрэс нь амар гоё чигшүүлдэг. Надад бол таалагдчихж байгаа. Дараагийнх нь болохоор миний нүдний шил. Би зүгээр ийм энгийн шилний хайрцаг савнд хийцэн. Энэ байна. Энийг яг анх гарангууд нь очиж авах гээд тэгсэн чинь энэ чармууд нь болохоор бүгд дууссан байсан. Намайг очиход яг энэ шилэн тэгээд би энэ либон игобантик энийг хамт авсан байхгүй юу? Энэтэй шилийг хөдөлж авсан. Тэгээд хамгийн ахыг хүсэжсэн чарм нь болохоор мэдээж энэ капибара. Тэгээд энэ бүр олдохгүй хэдэн сарын дараа ч үлээ орж ирнэ гэж хэлжсэн байхгүй юу? Ердөөсөө олдохгүй. Тэгээд би нэг Солонгосын нөгөө cream гэж сайт байдаг штэ. Жохон дамал зардаг. Тэр сайтнаас авч исэн. Тэгээ энэ шил зөвхөн энэ нөгөө чармаасаа гадна яг өөр дээр наах ирсэн юм нэг байдаг байхгүй нэг ямар хэлбэртэй л би энэ ч оруулчих. Тэгээ тэрийг нь хийгээд зүхээр болохоор бас зүүн. Энийг хийчихээр болохоор cute. Дээрэс нь энэ шилэн болохоор хав хар биш нэг хальт нөгөө цаатах нь харагддаг гэх юм уу? Тийм болохоор бас зүгээр санагддаг. За шилээ бишээ тавьчих. Дараагийнх нь болохоор миний дуртай үнэртэй ус маань. Миний бас дуртай Rosy-гийн модель нь болж ажилладаг брэнд. Надад энэний үнэртэй ус болон энэ hair mist нь байдаг хгүй. Тэгээ цүнхэндээ болохоор жижигхэн хавсаархан болохоор энийг нь аваа явчихдаг. Би баг энийг 6 7 жил баг хэрэглэж байгаа юм шиг байна. Дараагийнх нь гэх юм бол энэ болохоор зүгээр гадуур явж байхад бичлэг хийх ч юм уу эсвэл зураг дарах ч юм уу тиймэрхүү тохиолдлуудад за тогтоогоод нэг бичлэг аммаар байдаг да нэг тийм үед болохоор яг хэрэгэлдэг хэрэгслүүд маань гэх юм уу. Энэ болохоор зүгээр хоёр талдаа ийм магниттэй ингээ уцаа тогтоож болохоор ийм нэг юм байна. Тэгэд нөгөөх нь болохоор энэ. Би болохоор энэний зүгээр хоёр өнгийг нь аваад тэг ингээд хамт наацын. Тэгвэл амар яг утасны кейс мөх болохгүй. Нэг талаар нь утасныхаа кейсэнд наагаад нөгөө талаар нь болохоор өөр юм дээр ингээд наагаад. Ийм нэг хоёр гадуур явж байхдаа бичлэг зураг мураг дарахад хэрэгэлдэг хоёр зүйл байнгын цүнхэн дотор явж идэг. Би энэ уртлынхаа ширээн дээр юмнуудаа тавиад байгаа хгүй те байн гэд урагшаа хошоолоо. Дараагийнх нь болохоор миний бас цүнхэнд байнгын явж яадаг нүдний тусаа гуур. Хараа мутахгүй юу? Хасах 250. Тэгээ линз болохоор хасах 2-оор зүүдэг. Тэгээд линз удаан зүхээр хараа мутай линз зүүдэг хүмүүс бол мэдж байгаах. Ер нь удаан зүүнгүүд нүд амар эмзэгшин. Тэгээ дээрээс нь жоохон улаах гэдэг байхгүй. Арахгүй нөгөө яг линз зүүгээд ингээм амсгалж байгаа хэсгийг хачиж байгаа болохоор угаасаа арахгүй. Ганц тусал юм уу эсвэл хоёр тусал ингээ хийчингүүд шууд нүд хэдэн секундын дараа ингээл гой цав болчдөг.
Тэгээ би яг энийг линд зүүхээсээ яг өмнө эсвэл хаяада бүр нэг амар ядарсан тохиолдол нүд бүр ингээд хаяада амар улаагаад ах юм бол нэг дахиад нэг тусаадаг. Энэ бас ая пирсүү тэм. Дараагийнх нь болохоор миний lip liner. Бинийг болохоор анх YouTube үзэж байгаад тэнгүүдээ Сунжиа гэд байдаг штэ. Сунжиагийн бичлэгийг үзэж байгаад энийг олж мэдсэн. Тэгээ энэ болохоор AOU юм байна. Брэнд нь AOU. Энэний 2 өнгө байт юм билээ миний мэдж байгаагаар. Тэгээ би болохоор нэг хальт жоохон ягаан туяа таг нь хэрэгэлдэг. Яг бэж өнгийг нь болохоор хэрэгэлж утсан. Тэгээд надад болохоор энэ илүү зүгээр санагцсан. Уруулын өнгөтэй жоохон төстэй гэх юм уу. Миний бас хамгийн дуртай lip liner, lip gloss гэх юм бол цүнхэндээ 2 юм уу 3-ыг нь авч явдаг. Энэ хоёр байнгын миний цүнхэнд явж идэг. Нөгөө Rihanna-гийн брэнд Fenty Beauty-гийн энийг хэрэгэлж үзмээр санагдаад тэгээд энэ болохоор 080 юм байна. Тэгээд бас хамгийн дуртай нь гэх юм бол Saint Laurent-ийн энэ болохоор нэг нүрээ будаагүй үедээ нэг өнгө сэргээхээр нэг ингээд нүүр хүртэл нэг гойлчдаг дууруулаа нэг хальт өнгө сэргэлээ. Яг тийм үед хэрэгэлдэг өнгө маань. Энэ бас арай жоох өөр өнгө байгаа. Гэхдээ энийг хөвчлэн яг нэг хальт уруулаад тодруулчвал энэ айгүй зүгээр санагдаад энийг айгүй хавч авдаг. Би та нарт өнгийг харуулах уу? Ийм өнгөтэй. Дараагийнх нь болохоор Wonyoung-ийн модель нь болж ажилладаг Amuse brand-ийн lip tint. Энэ tint бас амар гоё. Энийг миний сая энэ жилийн төрсөн өдрөөр надтай бас хамт Everland-д ажилладаг Katya гэд найз маань бэлгэлсэн байгаа. Төрсөн өдрөөр маань тэгээд энийг бас аюу сайн хэрэгжилж байгаа. Гумава чарсугүйсэн. Энэний өнгө нь бас амар гоё. Гэхдээ энэ нөгөө tint болохоор ийм цайвар өнгөтэй хэрнээ цайвар өнгөөрөө ингээд чагсыг юу ч хэлдэг лээ. Уруулан дээр ингээд үлддэг. Муламтан чагсыг чардэ. Энэ хөрхөн зүгээр даруух өнгөтэй. Тэгээд энэний нэрээс хаг нь харуулъя та нарт. Миний бүр сүүлийн үед бараг өдөр болгон будаж байгаа lip gloss. Тэгэд энэ нөгөө sponge амар хөрх юм. Бондор тийм болохоор бас бутгаад амар хөвтэйхэн. Тэгээ дээрэс нь өнгө нь гоё, саатай. Ер нь амар таалагдж байгаа. Энэгээр бүр өдөр болгон үзсэн. Амар таалагдж байна уу? Сайн харагдахгүй шүү. Амартай ч зөвхөндөө байнгын авч явдаг lip gloss-ууд маань эднэр байлаа. За хамгийн сүүлийнх нь болохоор миний цүнх маань жижигхэн нэ амар их юм багтж байгаа. Жижиг юм шиг хэрнээ амар их юм ордог. Тийм болохоор би энэ цүнхэндээ амар дуртай. За хамгийн сүүлийнх нь болохоор тадаа Mo Candy. Би ер нь бол Mormishime. Окей. На Mormishime. 완전 심해요. амар дотор мухуур гэж амархан бөөлждөг. Бүр багаасаа тийм байсан. Ер нь замд явж чаддаггүй. Дотор мухуур өгтөө ийм чихэр ч юм уу эсвэл ийм жоохон гаамаа юм идэнгүүд амар тусалдаг байхгүй юу? Тэгээд миний цүнхэндээ бүр байнгын 24 цаг байнгын байдаг зүйлэл юм. Метронд гэхдээ би амар сонин зүгээр тийм метронд журдөө дотор мухуурх нь амар баг. Хүн бүр ингээд амар их бах юм бол метрон дотор мухуурх нь гэхдээ ер нь бол амар баг. За цүнх маань болохоор одоо бүр хосорсон. Тэгээд хамгийн сүүлд нь болохоор танаар нэг ийм idol нэг ийм нөгөө what's in my bag ийм нэг шоу нэвтрүүлэгд орохдоо нэг тэгдэг. Хамгийн сүүлд нь өөрийнхөө зөвхөн дотроос ингээд гаргасан эдгээр зүйлсүүдээсээ яг 3-ыг нь сонгоо гэвэл алийг нь сонгох вэ гэдэг нэг асуудаг шүү дээ. Яг тэрэн шиг би бас хийж үзье гэж бодлоо. Амарчсан 3 зүйлийг сонгоё гэх юм бол мэдээж хамгийн эхлээд миний дөрөвч мөнгө байх юм бол
бүгдийг нь худалдаж авах боломжтой учраас хамгийн эхлээд төрөвч маань. За тэгээ хоёрт нь гэх юм бол Амадо lip gloss-оо шууд нэг нь гэвэл Hermes. За би тэгвэл энэ гурыг сонглоо. Зөвхөндөө яг байнгын авч явдаг ийм жижиг сажиг зүйлсүүдээсээ болон яг 3 зүйл сонгоод зөвхөндөө авч яваа гэх юм бол юу та нар зөвхөндөө авч явах гэсэн бэ? Доор бичээрэй. Өнөөдрийн бичлэгтэй маань хамт байсан та нарт бүгдэнд нь баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр дахиад уулзцаая. Ан녕.